Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За өнөөдөр хадгалан зээлийн хоршооны ээлжилт цахим хичээл эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бол бид бүхэн хадгалан зээлийн хоршоо үүсгэн байгуулах нь гэдэг сэдвээр одоо тэлбэрээр ярина та бүхэнтэй. За энэ дугаар маань одоо цахим сургалтын маань 3 дахь дугаар болж байна. 3 дахь дугаар болж байна. За үүсгэн байгуулах одоо бол тэгэхээр яагаад энэ хичээлийг өнөөдөр орж байгаа вэ гэхээр энэ жилийн одоо ногоон алт малын эрүүл мэнд төсөөлөл за мөн ИФАД төсөөлөл эднэргээд энэ манай төслөө хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэмжээнд бол ширээ хадгалан зээлийн хоршоонууд үүсгэн байгуулагдахаар одоо төлөвлөгөөд явж байгаа. Тийм учраас тэдгээр хүмүүсүүдэд нэгдүгээр тэрэг болох. Нөгөө талаасаа бол бусад хүмүүсүүдэд ч гэсэн одоо хадгалан зээлийн хоршоо үүсгэн байгуулъя гээд тийм өсөж байгаа тийм хүмүүсүүд их байгаа. За тэгэхээр хадгалан зээлийн хоршоо үүсгэн байгуулах дараалал гэж одоо зүйлээ их чухал байгаа. Тэгэхээр энд нэг одоо бид бүхний одоо маш их чухал одоо шаардлагатай зүйл бол энэ ямар дарааллаар байгуулагдах юм бэ гэдэг асуудал байна. За тэгэхээр бол хамгийн эхлээд бол энэ үүсгэн байгуулагчдын энэ танилцах уулзалт гэдэг юмыг одоо хийх хэрэгтэй. За хэдүүлээ одоо нэг хадгалан зээлийн хоршоо байгуулъя ч гэдэг юм уу тийм. Ингээд тэгээд эндээсээ одоо хадгалан зээлийн хоршоо байгуулах эсгээ шийддэг. Тэгээ хэрвээ эндээсээ шийдэж чадахгүй бол буцаад эргээд үүсгэн байгуулагчдаа зүйл дээр очив. За эндээсээ бид нар ерөөсөө хадгалан зээлийн хоршоо байгуулъя. Бид нар энийг хэрэгжүүлъя гэх юм бол үүсгэн байгуулах 2 дахь уулзалт буюу ажлын хэсгээ байгуулдаг бүгдээрээ. Тэгэхээр энд нэг 3 төрлийн үйл ажиллагааг л хийдэг. Нэгдүгürt нь энэ дүрмийн төслөө боловсруулдаг, хоршооны оноос нэрээ баталгаажуулдаг. За хадгалан зээлийн хөв нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг тогтож за 30-аас 100% төвлөрүүлдэг. Хөв нийлүүлсэн хөрөнгө гэдэг нь бол тэдгээр хүмүүсийн ийм одоо хамтарч хамгийн анхныг нийлүүлж байгаа хөрөнгийн хэмжээ юм л да. Тэгэхээр үүсгэн байгуулах анхны уулзалтаар ер нь бол одоо ямар шууд чигтээ явах одоо сумын хэмжээнд ажиллах юм уу, аймгийн хэмжээнд ажиллах юм уу, эсвэл нөгөө худалдааны төвний төрлийн үйл ажиллагаа явуулдаг бол тэргээр ажиллах юм уу, байгууллагынхаа хүрээнд ажиллах юм уу гэдэг нөгөө үндсэн гол юмнуудаа тохирж авна гэсэн тийм. Нэг сонирхол огтлцол нэг байна уу үгүй юу гэдгээр шийднэ гэсэн анхны үүсгэн байгуулагч. За тэгээд ингээ боллоо гэх юм бол бид хэд одоо ингээд одоо ажилланаа гэх юм бол за хэдүүлээ одоо үүсгэн байгуулах анхны одоо хуралдаанаа хийдэг. Энэ хуралдаанаар бол одоо 4-5 асуудал хэлэлцдэг. За нэгдүгээр товшоо байгуулах тийм ээ. Тэгээ үүсгэн байгуулах гэрээ байгуулдаг, дүрмээ хэлэлцэж баталдаг, дүрмийн дагуу тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлөө байгуулдаг. Тэгээ тэргүүлэгчд ба хяналтын зөвлөлийн даргаа сонгодог. Энэ бол яг энэ хэсэг бол юу хэрэгжүүлж байгаа гэсэн тийм. Ер нь бол хуулийн этгээд болох одоо бэлтгэл ажлаа хангаж байна гэсэн үг. Ер нь хадгалан зээлийн хоршоо бол 2 үндсэн том алтхамал хийгдэж байгаа шүү дээ. Нэгдүгээр хэвлээ хуулийн этгээд болно. Хоёрдугаарт нь тусгай зөвшөөрөл авна. Тэгэл үйл ажиллагаа явуулна гэсэн ийм 2 алтхамтай үйл ажиллагаа бусад аж ахуй нэгжүүдээс одоо онцлог шин чанар нь бол ийм. За ингээд тэр хуулийн этгээд болцсон болвол хуулийн ажлын 10 хоногийн дотор бол юунд тухайн аймаг дүүргийнхээ ийм одоо бүртгэлийн газарт бүртгүүлж одоо хуулийн этгээдийн гэрчилгээ хамаг энэ юм авах боломжоо бүрддэг. Одоо энгийн компани байгуулж байгаа бол улсын бүртгэлтэй бүртгүүлээд гэрчилгээгээ аваад үйл ажиллагаа хийж болно тийм үү? Хадгалан зээлийн хоршоо бол тэрнээс гадна дараагийн алхам нь бол түрүүнд багш юм хэлснээр тусгай зөвшөөрлийг авна. Тусгай зөвшөөрлийг авахдаа санхүүгийн зохицуулахаараа гээд тусгай зохицуулагч байгууллагаас авна гэсэн. За тэгээ одоо 2 дахь алхамдаа юу гэвэл ингээ гэрчилгээтэй болчлоо ингэх юм бол за тэгээ тэргүүлэгчдээ нөгөө сонгогдсон тэргүүлэгчдийн зөвлөлийн анх дугаар хуралдаанаа хийгээд хийн. За энэ тэргүүлэгчдийн зөвлөлөөс бол 3 бичиг баримтыг бол бүрдүүлэх ёстой.
хадгаламжийн ба зээлийн үйл ажиллагааны журмаа батлана. За зээлийн хорооны гишүүдэд томилно, гүйцэтгэх захирлаа томилно гэсэн юм зүйлийг бол хийнэ. За мөн одоо энэ тэргүүлэгчдийн зөвлөл бол тэр эрсдлээс хамгаалах арга хэмжээ, үр дүнгээ тооцсон бизнес төлөвлөгөө 3-аас 5 жилээр боловсруулах ёстой. За ингэснийхээ дараа яах юм бэ гэхээр тэр тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлэхээс өмнө бол 3 том бичиг баримтыг бүх гишүүдийн хурлаар орж баталгаажсан байх ёстой. Нэгдүгээр бизнес төлөвлөгөө нь баталгаажсан байх ёстой. Хоёрдугаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс өрчлөөс сэргийлэх журмаа батлах ёстой. За мөн бол тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны ажиллах журам. Энэ 3 эднэрийн ажиллах журмыг бүх гишүүдийн хурлаар баталсан байна. Тэгээд энд ингээл бүх хүчиг баримтууд, бүх зүйлүүдийг одоо энд бол бид нарын одоо тусгай зөвшөөрөл авахд бэлдэх хугацаа шүү дээ энэ ажиллаж байгаа хугацаа. Тийм. Энэ бол тэгээ хуулийн хугацаанд бол энэ хуулийн этгээд болцсноос хойш ажлын 30 хоногийн дотор энийг хийх ёстой. Хэрвээ энийг 30 хоногоос давчих юм бол санхүүгийн зохицуулах хорооч хүлээж авахгүй тусгай зөвшөөрөл тэгээд нөгөө дахиад эхнээс нь одоо байгуулах тийм боломж болно. Тэгэхээр манайх энд нэг зүйлийг анхаарах нь улсын бүртгүүлчээд гिचилгээд хамгаа авах маань 10 хоногийн хугацаатай байх нь шүү дээ. Хурлаа үүсгэн болгох шийдвэр гаргаснаас хойш. За тэрний дараа гिचилгээ авснаас хойш дахиад ажлын 30 хоногийн дотор ажлын 30 хоногийн дотор тусгай зөвшөөрлийнхаа материалыг бүрдүүл санхүүгийн зохицуулах хороонд өгнө. Тэгэхээр компани байгуулчаад тэгж явж байгаа дайсын дунд юм тусгай зөвшөөрлийг авдаг биш байх нь шүү. Тийм. Хуулиар зөвшөөр. За ингээд санхүүгийн зохицуулах хороо бол таны бичиг баримтуудыг одоо энэ дараа бол бид нар тусгай зөвшөөрлийн хичээл орж нарийн бүгдээрийн ярина. Дэлгэрүүлж ярина. Ер нь бол нэг 24 төрлийн бичиг баримтуудыг бүрдүүлэх ёстой. Тэрнийг бүрдүүлээд тэр 24-ийн тэр бүх гишүүдийн хурлаар баталсан энэ 3 бичиг баримт. За тэр тэргүүлэгчдийн зөвлөлөөр өөр баталсан энэ бичиг баримтууд, анх байгуулагдахад одоо байгуулсан бичиг баримтууд. За дээр нь бол тэгээд одоо өшөө журам дүрмнүүд эднэр яасан тусгай юм 24 төрлийн бичиг баримтыг бүрдүүлээд санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрлөг хүснэ. За санхүүгийн зохицуулах хороо энэ зүйлийг хүлээж авснаас хойш хуулийн хугацаанд ажлын 45 өдрийн дотор тийм ээ хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаа шийдвэрлэнэ. Энэ хооронд нөгөө хүлээж авсан байцаагч нь юу гэдгийг за танах ийм юм чин дутуу байна, ийм юм аа дэлгэрүү гэдэг зүйлүүдийг албан тоотоор танаас таамжтай байнга харилцаж ингэж одоо явуулдаг. Материал бүрдүүлжснээс хойш ажлын 45 оны дотор бол санхүүгийн зохицуулахаараа судлаад шаардлагатай юм байвал нэмж авах, засаж залруулах юм байвал залруулж авах нэ. За тэгээд дийлэн хүмүүс асуудаг энэ хадгаламжлалын огшоогоо олгочод ийм төвөгтэй юм уу, ямар их материал бүрдүүлдэг юм бэ гэдэг. За эндээс бол мэрэгжлийн одоо энэ хорооноос өгж байгаа тайлбар бол ихэд ойлгож. Энэ бол санхүүгийн мэрэгжсэн байгууллага учраас ер нь бол удирдах албан тушаалт мэрэгжлийн байх ёстой. Бизнес төлөвлөгөө бүрдүүлэх бичиг баримт дүрм журам ч гэсэн мэрэгжлийн хүрээнд байх ёстой гэдэг өндөр шаардлага тавьж байгаа. Бид нар бол одоо зүгээр жирийн нэг ламбар биш энэ санхүүгийн мэрэгжсэн байгууллага ажиллуулж байгаа гэдгийг бас эхнээсээ ухамсарч ойлгох нь зүйтэй юм аа. Тэгээ ер нь бол хадгалан зээлийн хоршоо байгуулна гэдэг бол орон нутагдах, хөдөө орон нутагт тэнд санхүүгийн үйлийг одоо хүртээмжийг нэмэгдүүлэхдээ шинэ төрлийн үйлчилгээг бий болгох, иргэддээ тулсан тийм одоо үйлчилгээг бий болгох, ингээд ашигтай ажиллаад тэгээд өөрсдөө одоо тухайлбал би зөвхөн хэлж байгаа шүү дээ. Банктай бол яг адилхан байгууллага. Гэхдээ банк хадгалан зээлийн хоршооны нэг ялгаатай зүйл нь бол юу гэвэл ашиг олох юм бол ашигаа банкны одоо хувь нийлүүлэгч буюу тий эзэн авдаг бол хадгалан зээлийн хоршоог үүсгэн байгуулагчид нь тэр ашигаа хүртдэгтэй одоо үүснэ л гэсэн. Тийм учраас нэг талаасаа бол санхүүгийн тэр үйлчилгээг бий болгохоос гадна өөрсдөө бол
ашиг орлогоо нэмэгдүүлэх те өөрөөсдийнхөө их чөлөө санхүүгийн их чөлөө өргөжүүлэхэд л чухал байж холбогдолтой гэж бодож байна. За тэгээд одоо хоёр дахь бид ярих зүйл бол юу гэвэл энэ хадгалан зээлийн хоршоо үүсгэн байгуулах хангалттай хурал гэж юм. За хурал үүсгэн байгуулахад бол 3 төрлийн үйл ажиллагаа чухал байдаг. Нэгдүгээрт бол үүсгэн байгуулагчдын тоон бол 20 хүрсэн байх хэрэгтэй. Тийм хамгийн багадаа тий. Хуульд нийцсэн дөрмийнхээ төслийг боловсруулсан байх хэрэгтэй. За 3 дугаарх юм бол одоо хэдүүлээ нийлнэ, хувь нийлүүлсэн хөрөнгөө 100 мянгаар тохирно гэсэн бол тэр мөнгөнийхөө 30-аас доошгүй хувийг бэлнээд төвлөрүүлсэн байх хэрэгтэй. Компани байгуулахад бол одоо сая төгрөгийнхөө хөрөнгө оруулалтыг заавал бэлэн биш нөгөө танагдах хөрөнгө өөр хөрөнгөөр байж болно гэж үздэг бол анчин бол санхүүгийн байгууллага учраас заавал бэлнээр төвлөрүүлнэ гэдэг бас шаардлага онцлог байна. За тэр 20-оос дээш хүн чинь нийлж байгаад тэгээ хэдүүлээ энэ тусгай зөвшөөрөл автлаа хэрэгжүүлэх хоорондоо харилцаагаа зохицуулах тийм үүсгэн байгуулагчдын гэрээ гэж байгуулна. Тэгээ бүгдээрээ гараа хөлөөсөө зураад хамт тэмдэг тавиад. Тэгээ энэ гэрээнд нь бол тэр улсуудад эрхэлдэг ажил, албан тушаал энэ юмнууд нь байна. Мөн үүсгэн байгуулах оршооныхоо оноос нэр нь байна. Тэ хадгалан зээлийн оршоогоо хаана ажиллуулах тэр газрынх нь хаяг байна. Тэгээд энэ үүсгэн байгуулах хугацаанд эрх үүрэг нь байна. За мөн бол хадгалан зээлийн үүсгэн хооронд хэрвээ маргаан гарах юм бол яаж шийдвэрлэх энэ юмаа тусгана. За тэгээд 3 дахь чухал юм нь бол хадгалан зээлийн оршоо үүсгэн байгуулах үйл ажиллагааны тайлан гэж гарна. Бас ингэж одоо үүсгэн байгуулсан ийм хөрөнгө гарсан тийм ээ. Энэ улмаас хадгалан зээлийн оршоонд тийм ээ шилжих эрх үүргийн талаар холбогдох ийм бичиг баримтуудыг анх дугаар хурлаас гаргасан байна. За анх дугаар хуралдааных нь одоо дэг юу гэдэг юм бол юу гэвэл тэр нөгөө нэг хадгалан зээлийн оршооны нэр авна гэж хэлсэн шүү дээ. Оноос нь нэр авна. Оноос нь нэрийг чинь бол улсын бүртгэлийн газраас авчаад бас л 10 хоногийн хүчинтэй байдаг. Нэг удаа сунгаж болдог. За манайх бол одоо юу гэдгийг хоригдлын төлөө хамтдаа гэдэг одоо оршоо байгуулсан юм аа. Гэвэл тэр нэр бол 10 хоногийн хүчинтэй. За нэг удаа жижиг сунгаж болдог. За тэгээд энэ дээр тэгээ хамтарч ажиллахаар тохирсон 20-оос доошгүй хүн нь бол бүрэн цугларсан байна. Тэгээ 19 хүн цуглажээд үүсгэн байгуулах хурал хийсэн байвал тэр хүчингүй байна. Хил зөвчөнд өгсөн. За тэгэхээр нэр бол мэдээж тухайн байгууллагын нүүр царай маш чухал. Нэрийг сайн бодож, сонгож тэгээ улсын бүртгэл дээр яг нэг нэр очиж сонгоход нөгөө нэрийн аль хэдийн өөр байгууллага авсан байх магадaltaй учраас багтаа дор хэж 3 гэж байгаа юм тийм ээ 5-гүй байхаар тэгээ өгшөөний боломж нь бол нэрийг бас онлайнаар ийм компани байна уугүй юу гэж шалгаж болох бас нөгөө улсын бүртгэлийн сайт байж байгаа. Тэгээд ялангуяа манай хөдөө орон нутагт бол одоо энэ нэрийг сонгочоод очихлоо давхцсан байх магадлал хүндрэлтэй учраас тэгээ бас олон сонголтуудыг гаргаж сонгосон дээр авах гэж зөвлөх байна. За үүсгэн байгуулах хурал бол одоо энэ дараа л ихэдээд бол үүсгэн байгуулах одоо тий хуралдааны даргаа сонгоно. За тэгээ нарийн бичгийн даргаа сонгоно. За хэлцэх асуудлаа батлана. За хуралдааныхаа дэгийг батлана. За мөн нөгөөтэйгөр хэлцэх асуудлын дарааллын дагуу дэгээ баримтлаа ингээ хурлаа зохион байгуулна. Тэгэхээр ямар асуудлууд хэлцэх юм бэ гэвэл 5 асуудал хэлцэнэ. Нэгдүгээрт нь бол хадгалан зээлийн хоршоо үүсгэн байгуулах хэсэг. За одоо хориулаа нийлж байгаа хадгалан зээлийн хоршоо үүсгэн байгуулах уу гэд 20 хүн байгууллаа гэсэн чинь нэг тусгай зөвшөөрлөөр очиод нэг удаа бутсан тохиолдол байсан шүү. 19 хүн зөвшөөр чи нэг хүн төтгөл зүгээ бичсэн. Тэгэхээр зэрэг л нөгөөдөгч хүчин төгөлдөр босуулаад тэгэл асуудал биш. Хориулаад зөвшөөрсөн үүсгэн байгуулсан байх хэрэгтэй. Тэгээд үүсгэн багада. Тэгээд үүсгэн байгуулагчид нь хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. За тэгээд хадгалан зээлийн хоршооны дүрмээ хэлэлцэж батлана. Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлийг нууцаар сонгож батлана. Дүрмийнхээ дагуу тэргүүлэгчийн зөвлөл, хяналтын зөвлөлийнхээ даргаыг тус сонгоно. Зарим нь дүрмэндээ бүх гишүүдээс энэ дарганараа сонгоно гэсэн байсан бол зарим нь тэргүүлэгчид ба хяналтын зөвлөлөөсөө сонгож гэдэг юм уу. Яаж дүрмэндээ тусгасан байв тэрүүгээрээ л энэ асуудлаа сонгож хийнэ гэсэн үг.
За яг хадгалан зээлийн оршоо үүсгэн байгуулах гэрээ гэж ямар хөө юм байх юм бэ гэвэл энэ 10 сарын 22-нд байгуулагдсан энэ Лигийн гол 10 үндэсгийн хадгалан зээлийн оршооны үүсгэн байгуулах гэрээ гэдэг. Ингээ 22 хүн үүсгэн байгуулжээ гэвэл ингээд ийм гэрээг тохиролцоож тэгээд энэ нэрээ нь байх хэвээр тийм ээ, хаана байрлах нь байх хэвээр. Түрүүнд бид нар бол ярьсан. Одоо эднийх бол ингээ манайх бол юу янаа 200,000 төгрөгөөр үүсгэн байгуулагчид бид нар юу янаа хөв нийлүүлнэ гэд нар бол 200,000-аар нийлүүлнэ гэж. Тэгээд энийгээ гэрээ зурснаас хойш одоо 5 өдрийн дотор оруулнаа ч гэдэг юм уу тийм. Тэгээд энэ гэрээгээр штэ энэ нийлүүлс одоо 22 хүний 4 сая 400 мянган заасыг ба штэ оруулсан хөрөнгийг санхүүгийн зохицуулах орооноос тусгай зөвшөөрөл гаргах хүртэл захиран зарц болохгүй. Өөрснөө хувьяасаа карманаасаа гаргана гэсэн үг байхгүй. Тэгээд тусгай зөвшөөрлөө авчихсны дараа бол энэ тусгай зөвшөөрөл авсан бүртгэх хүрэлцтэй холбогдсон юм а энэ мөнгнөөсөө гаргаж болно тэргүүлэгчээр. Тэгэхээр бол яа нэг вөхөр тэргүүлэгчээр сонгогдсон улсууд бол яа гэсэн үг вөхөр тэр тусгай зөвшөөрөл гарах бүх зардлыг бол өөрснөө одоо өөрөөсөө санхүүжүүлж баримтаа бүрдүүлж байгаа дараа нь авнаа л гэсэн үг шүү дээ. За ингээд нөгөө түрүүнийх шиг 30 хоногийн дотор юм авахгүй байгаад тийм ээ юм хүмүүн ингээд батлагдахгүй тусгай зөвшөөрөл олгохоос татгалцсан тохиолдолд яах юм бол нөгөө энэ 200,000 заасны чинь энэ баахан явсан зардлуудаа хасаж угаад тэгээ үлдсэнийг буцаагаад хүмүүсүүдэд хувааж өгнө л гэсэн ийм маргааныг л шийдвэрлэнэ гэсэн л гэрээ ерөөсөө. Тэгэхээр энэ маань бол товчхондоо юу байгууллагчнаас хойш тусгай зөвшөөрөл аваад яг жинхэнэ хадгалан зээлийн оршоо болж ажиллах хоорондох хугацаанд хоорондох асуудлаа зохицуулах гэрээ авах нь шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд үүсгэн байгуулагч ямар эрх хүлээх үү, ямар үүрэг хүлээх үү гэдгээ эрх үүрэгтэй байх уу гэдгээл хоорондоо зохицох асуудал юм гэж ойлгох хэрэгтэй. За үүн дээр нэмж хэлэхэд төслийн зүгээс бол одоо бас бид нар энэ эхлэлтийн зардал дээр бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Мэдээж оролцоотойгоор 100% бүгдийг хариуцахгүй тодорхой хэмжээний бид нар бас энэ нэлээд ялангуяа хөдөө орон нутгийнханд бол энэ цагийн зохицуулгаараа бүртгүүлж юу авахд бол нэлээд чирэгдэл цаг хугацаа зарцуулах, зардал мөнгө зарцуулах шаардлага гардаг учраас энэ дээр бол дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг татгаж хэлмээр байна. За тэгээд бүгдээрээ нөгөө улсууд гарын хавсыг зураад тийм ээ. Ингээд гэрээгээ бол гарын хэсгээр л батгааж байна тийм ээ. За тэгээд та бүхэнд бас нэг зүйлийг одоо даваад хэлэхэд бол тусгай зөвшөөрлийн тухай бол бид нар тусдаа ярих учраас энэ хуулийн этгээд дээр бол бүртгүүлэхэд ер нь 9 төрлийн баримт бичиг бүрдүүлэх ёстой. Нэгдүгээрт нь бол нэрийн баталгаажуулалт гэдэг 500 төгрөгөөр бүртгэлийн газар даасан тушаагаад нэрийн баталгаажуулалт, улсын тэмдэгтийн хураамжууд гэдэг 44,000 төгрөгөөр улсын бүртгэлийн даасан тушаа. Тэгээд нэг УБ03 гэдэг анкет бөглөө одоо өргөдлийн маягт бөглөөд ингэн за хов хөрөнгөө нийлүүлсэн нотолсон баримт бичигтэй байдаг нөгөө 20 хүн байсан бол 100,000-аар нийлсэн хөв нийлүүлсэн гэх юм бол 2 сая төгрөгөөр ингэж дорж дулмаа дондог гэдэг энэ улсууд бүгдээрээ тусдаа даасандаа хийсэн байх ёстой. За үүсгэн байгуулагчдын гишүүдийн хурлын тогтоол тэгээд тэмдэглэл эдгээр нэг хөв байна. Дандаа бол тэр гарын үсгээр баталгаажсан байх ёстой. Дараагийн. За тэргүүлэгчдийн зөвлөлийн нөгөө гишүүдийн хурлын тогтоол тэмдэглэл яагаад гэвэл дүрмээрээ тэргүүлэгчдийн зөвлөлийн даргаыг тэргүүлэгчдээ сонгоно гэсэн байсан бол тийм ээ. Тэрнийг одоо тэргүүлэгчдийн зөвлөлийн даргаыг сонгосон гарын үсэг тэрийн баталгаатай юм. Тэгэхээр энд нэг дандаа тогтоолоор асуудал шийдэх мөртлөнгөө хамгийн гол юм нь бол юугаар баталгаажих вэ гэвэл протоколоор баталгаажна. Тэмдэглэлээр баталгаажна гэдгийг л онцгой гаргах хэрэгтэй. Тийм учраас тэмдэглэлийг маш нарийн хөдөлсөн байх ёстой. За дүрмээ бол 2% хийсэн байна. За тэгээд иргэний үнэмлэхний хуулбар 1% байна. Тэгэхээр энд бол улсын бүртгэлийн газараас бол мотиватор гэрчлүүлэх шаардлагагүй гэж эднийхэн бол одоо сүүлийн шийдсэн. За тэгээ хуулийн этгээдийг байрших хаяг манай хоршоо бол энд байршнаа гэдэг зүйлийг одоо албан ёсны хаягаар нь баталгаажуулсан. Тэгээ цагдаа магдагийн тодорхойлт энэ бүх юмнуудаа бүх юмаа
хийчихсэн юм байх хэрэгтэй гэж. Энэ дээр нэг зүйлийг анхаарал энэ өгөх хувь дээр бол энэ бол зөвхөн улсын бүртгэлд өгөх хувь гэдгийг сайн хараарай. За яг дөрмийг бол 2% хийгээд нэгийг нь баталгаажуулаад буцаагаад өгдөг. Гэхдээ бас санхүүгийн зохицуулах хороонд нэмэлт шаардлагуудаар материал нэмж өгдөг тул тэрийг энэ тоо өгөх хувьтай битгий хольж утгаарай гэж зөвлөх байна. За тэгээд ийм зүйлүүдээ бүрдүүлээл хуулийн этгээд болоод ингээл хадгалан зээлийн хоршоо тусгай зөвшөөрөл авахд бэлэн болно л гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээл ихэд энэ түрээд өндөрлөж байна. За бид хоёр бас хичээлийн төгсгөлд бас нэг юм сонирхолтой асуулт тавиад хариулсан оновчтой хариулсан хүнд бас жижигхэн урамшуул маягийн бэлэг өгөхөөр шийдсэн байгаа. Тэгээд энэ хариултыг болохоор одоо бид 50-гууд энэ бичлэгийн нэг лайвын доор комментээр үлдээгээрэй. Тэгээд дараагийнхаа лайваар хэн зөв хариулсанд нь урамшуулаа олгоод явна. За энэ удаагийн хамгийн ихний асуулт бол маш энгийн хэлбэр асуулт байна. За хамгийн олон хадгалан зээлийн хошидоо улсыг нэрлэнэ үү гэсэн асуултаар энэ удаагийн хичээлээ өндөрлөж байна. За хамгийн түрүүнд бичсэн хүн хамгийн түрүүнд зөв бичсэн тийм хүнд бол бас жижигхэн одоо коммент хэсгээс нь л одоо шалгаруулна шүү дээ тийм ээ. Хамгийн олон хадгалан зээлийн хошоотой болон олон гишүүн хадгалан зээлийн хошоондоо хамруулсан улсыг нэрлэнэ. За та бүхэнд баярлалаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. За